Малчдын зээлтэй холбоотой асуудлыг шийдвэр гаргаад Монгол банк, арилжааны банкуд хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Зээлийн эргэн төлөлтийг малчид гаргасан өдрөөс нь хойш 1 жилээр хойшлуулах. За 1 жилээр хойшлж байгаатай холбогдуулаад хуримтлагдах хүүгийн 75%-ийг төсвөөс татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Үлдэгдэл 25%-ийг малчин өөрөө төлнө. Ер нь яг нь сонгуул ойртсон учраас зээл тэглэх асуудлыг та ярьж байгаа гэж би ойлгож байна. Зээл тэглээд малчид цаашаа яаж амьдрах вэ гэдэг асуудлыг бодохгүй байна. Жохон өргөн хүрээгээр харах нь зүйтэй бол. Мал аж ахуйн салбарт өнөөдрийн засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа шиг хөрөнгө оруулалтын зээлийн боломж өнөөдрийг хүртэл гараагүй. Гадны зээл тусламжаар тодорхой хэмжээнд хорших, нөхөрлөх тэр боломж нөхцөлийг хангах үүднээс тодорхой хэмжээний багахан хэмжээний хөшөөрөг өгж байсан. Өнөөдөр жишээ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас сум болгонд орон нутгийн хөгжлийн сангаар нь дамжуулаад багахан хэмжээний хоршооны дэмжлэгийн мөнгө очиж байгаа. Нэг суманд дунджаар нэг 20-30 сая төгрөг очиж байна. Сум болгон дээр бас байхгүй. Тэгэхээр 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд малчин мал аж ахуйн салбарыг яаж сэрэг гэж хэлэх гээд байгааг ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр хоршоо байгуулагдаад хэдэн гишүүнтэй байхаас хамаарат 2 тэрбум төгрөг хүртэл хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжийг энэ хөтөлбөр бий болгож өгье. Тэр хоршоонд хэдэн гишүүн байхаас хамаарат нэг гишүүн нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Хоёрдугаарт өнөөдрийг хүртэл малчид 1000 малтай үжиж 10 сая төгрөгийн зээл авдаг. Тэрнээс илүү авч чаддаггүй. 200 малтай малчин хүн 2 сая төгрөгнөөс илүү зээл авах боломжгүй. Тийм учраас энэ хуулиар зээлийн батлан даалтын сангийн баталгаа өгөх боломжийг нэмэгдүүлээд 1000 малтай хүн 1000 малаа барьцаанд тавиад 50 сая төгрөгийн зээл авах боломжийг нээж өгч байгаа. 200 толгой малтай малчин 30 сая төгрөгийн зээл авах боломжийг нээж өгч байгаа. Энэ боломжийг богино хугацаанд эргэлтэнд оруулж чадсанараа мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг хийж чадсанараа анхан шатны боловсруулалт үйлдвэрүүд бий болоод нэмэн өртгөн малчны хотод суманд шингэж үлдэх боломжийг бий болгож өгч байна. Дунд шатны үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрүүд бас хэд хэдээр ашиглалтанд орж байна. Гэхдээ тэр үйлдвэр бизнесийн байгууллагууд учраас илүү ашигын төлөө ажилладаг. Малчтаас авж байгаа малын төв хийдийг хамгийн хямд үнээр авах нөхцөлийг бий болгочод байна. Тэгэхээр малчтын гар дээр яаж нэмэн үртэг шингэж үлдэх боломж байна вэ гэдгийг эрэлхийлж энэ хөтөлбөрийг энэ хуулийн төслийг батлаад цаашаа засгийн газар хөтөлбөрөөр баталж хэрэгжүүлэхийг зорж байгаамаа. Ингэж чадсанараа малчид суманда малаа үйлдвэрийн аргаар нядалж чаддаг болно. Энэ хууль батлагдсны үр дүнгээр ноолуур нэгхэн ижил үнээр зарагддаг биш, англин ялгагдаад олон төрлийн үнээр зах зээл дээр гарч борлуулагддаг болох боломжийг нээж өгч. Сүүн бүтээгдэхүүн зөвхөн 100 намрын цагт хийгддэг биш. Жилийн 4 өдрөлд сүүн бүтээгдэхүүн сумын төвшөнд боловсруулалт хийж зах зээл дээр гардаг байх тэр боломжийг бий болгож өгч. Ингэжээж Монгол улсын хүнсний салбарын тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болно. Ингэж чадчихж мах түүхийд үнд орж өгөөжөө малчны хотод өгөх юм а.